2 Иван. Ах トゥ 2 Иван байжээ. Нэг нь ядуу, нөгөө нь баянгийн. Баян Иваны гэрт элдв зүйлийн эд баялаг элбэг дэлбэг гин. Агуулах сав нь арвай будаагаар дүүрэнгэн. Нуг хөндийгөөр үхэр малтан бэлчин. Нуур голын захаар хонь хурган налайн. Халуун зууханд нь хөвсгөр талах бөмбин. Харин Баян Иван их нэртэйгээ хоёулах нагин. Баян Иван том багуур хүүхэд байхгүй гин. Ядуу Иванд намгийн мэлхий мааждаг муурнаас өөр амьтан байхгүй. Харин одоо 7 хүүхэдтэй 7 хүүхэд нь буланд шигдэн суугаад будаатай хоолных нь. Ядуу Иваны герт атга чимэх гурилч байхгүй. Арвай будааны өрнэг чирхэг байхгүй гин. Аргаа барсан ядуу Иван Баян ахих руугаа явжээ. Ах минь сайн байна уу? Ядуу Иван сайн байна уу? Яагаад гэртээ тогтохгүй байна? Ямар хэрэгээр ирв? Ах минь жаахан гурил зээлдүүлээч. Дараа нь би ажил хийж төлж өгнө. За тэг гадар гурил ав. Харин дараа нь шуудаа гурил өгөөрэй. Ах минь юу гэсэн үг вэ? Гадар гурил өгчхөөд шуудаа гурил авна гэж үү? Арай их биш шүү. Их гээд байгаа бол эндээс зайл. Өөр газар очиж өөр зээл тавь. Аргаа барсан Иван гашуудан уйлав. Тэгээд гадар гурил аваад гэрийн зүг явжээ. Тэгсэн дөнгөж үүдэн дээрээ ирээд байтал салхи дэгдэн гадар дотор байсан гурилыг нь үлдээлгүй үлэн хийсгэв. Гадарт нь юу ч үлдсэнгүй. Ядуу Иван уурлан зүггүй салхи чи олон хүүхдүүдийг минь гомдоож өлөн хоосон үлдээлээ. Хойд зүгийн дүрсгүй салхи чамааг би олж дэггүйцний чинь хариуг заавал төлүүлнэ дээ. Ингээд ядуу Иван салхины араас явв. Салхи замаар орвол Иван замаар орон дагав. Салхи ойруу чиглэв. Иван жараас нь дахив. Нэгэн асар том царсан модны хонгил руу салхи орчихов. Иван ч бас дагаад орлоо. Салхи Иваныг үзээд хэрэг зариг юунд вэ гэж асуув. Би өлөн зөлөн хэдэн хүүхэдтэй атга гурил авч явсан чинь чи нисэн ирээд хийсгчихлээ. Одоо би яаж гэртээ гар хоосон харих вэ? Ийм хий юмны төлөө бүүг унахар. Энэ шидэд бүтээлгийг ав. Хүссэн бүхэн чинь энэ бүтээлэг дээр бий болно гэж салхи хэлв. Иван баярлан салхинд доор гихч мэхийн далархаад гэрлүүгээ гүйжээ. Гэртээ ирээд шидэд бүтээлгээ ширээн дээрээ дэлгээд шидэд бүтээлэг минь шидээ үзүүлээч ууж идэх юмар ундаалан дайлаач гэв. Энэ үгийг дөнгөж хэлтэл бүтээлэг дээр хайрсан бов, хөөсөн талах, байцаатай шил гахаан өөх гэдэл өнгөнгийн амттан өргөдөн бий болов гин. Ядуу Иван хүүхдүүдийнхэн хамт цаддлаа идэж ууж аваад унджээ. Өглөө босоод шидэд бүтээлгээ дэлгээд ундлах гэж байтал Баян Иван иржээ. Иван ширээ дүүрэн амттныг хараад атаархсандаа нүүрэн улаан нүдэн бүлтийн дөө минь чи чинь баян болоо юу гэж асуув. Баянч болоогүй. Гэхдээ гэдэс сатгалан байх болно. Таныг ч гэсэн дайлж чадна. Би танд шуудаа гурлийн өртөө байхаа. Одоохон өгье. Шидэд бүтээлэг минь шуудаа гурил өгөөч. Ядуу Иваныг ингэж хэлмэгц ширээн дээр шуудаа гурил бий болов. Баян Иван гурлаа аваад юу ч хэлэлгүй гарч оджээ. Орой болохын үед Баян Иван дүүгиндээ гүйн ирж газар дээрх ганц дүү минь туслаач. Эрхэм баян цочид энд тэндээс хүрээд ирлээ. Манаах гэтэл халуун галгүй, бүлээн талахгүй яадаг билээ. 1-2 цаг шидэд бүтээлгээ өгөөч гэчгэн. Ядуу Иван шидэд бүтээлгээ өгчээ. Баян Иван
эрхэм зочдоо хоолцоход элэгсэг дотноор үжичгээд ядуу дүүдээ шидэд бүтээлгийнх нь оронд ив ижилхэн гэхдээ энгийн нэгэн бүтээлийг аваачиж өгчээ. Ядуу Иван хүүхдүүдтэйгээ оройн хоол идэхээр суугаад бүтээлгээ дэлгэн шидэд бүтээлэг минь шидээ үзүүлээч унд хоолоор ундлан дайлаач гэж гэн. Цагаан бүтээлэг цайран цэмцээж ямар ч унд хоол өгсөнгүй. Ядуу Иван ахиндаа гүйн очиж асуув. Та миний бүтээлгийг яасан бэ? Хэн мэдэх вэ? Хിവэрэл байгаа. Ямрыг авсан? Түүнийг буцааж өгсөн. Ядуу Иван гэртээ уйлан гаслан буцаж ирлээ. Нэг өдөр, 2 өдөр өнгөрлөө. Хүүхдүүд нь идэх юм нэхэн уйлна. Иваны гэрт атга чимэх гурилж үгүй, арвай будааны үрнэг байхгүй аж. Аргаа барсан Иван баян ахих руугаа очжээ. Ах минь, сайн байна уу? Ядуу Иван, сайн байна уу? Яагаад гэртээ тогтохгүй байна? Ямар хэрэгээр ив? Хүүхдүүд минь идэх уух юм нэхэн уйлаад байна. Ах минь жаахан гурил эсвэл будаа талах өгөөч. Чамд өгөх гурил, будаа талах аль нь алга. Зойронд торхон дээр жижиг тавхтай жимсний цутан байгаа. Тэрийг авбал ав. Ядуу Иван тавхтай цутан аваад гэрийн зүг явжээ. Нар хурцаар тавхтай цутангийг нь хайлуулсаар тавгнаасаа хайлан газар асгарчээ. Иван уурлан айлгүй нар. Чиний тоглоом миний хүүхдүүдэд шоглоон боллоо. Нар чамайг би олж дэгүйцсний чинь хариуг заавал төлүүлнэ дээ. Ингээд Иван нарны ирэлд гарчээ. Ядуу Иван яваад л байж. Өмнөх нь улаанаар уулзаад л байж. Зөвхөн оройдоо нар уулын цаагуур орлоо гин. Иван нарыг тэндээс олжээ. Нар Иваныг үзээд асуув. Хэрэг зориг юу вэ? Жижиг балчир хүүхдүүдтэй жимсний зутан авч явсан чинь чи хурцаар хутгаж хайлуулад асгачихлаа. Одоо би гэртээ яаж гар хоосон харих вэ? Зүгээр. Би чамайг гомдоосон. Би чамайг баярлуулна. Өөрийнхөө сүргээс нэг ямаа өгнө. Бөнгөрөө боргоцоогоор тижээгээрэй. Бөөн алтсааж аваарай. Иван баярлан наранд доор гихч бүхийн талархаад ямаагаа туун гэртээ иржээ. Тэгээд бөнгөр боргоцоогоор тижээчгээд бөөн алтсааж авах болжээ. Ядуу Иван ингэж үр хүүхдээ уй сайхан амьдрах болоогүй. Ямааныхын тухай баян Иван сонсоод дүүгийндээ гүйн иржээ. Сайн байна уу дүү минь? Баян Иван, сайн байна уу? Газар дээрх ганц дүү минь туслаач. Ганцхан цаг ямаагаа надад өгөөч. Өөр ширээ дарах гэсэн өгөх мөнгө байдаггүй. За ав, харин хуурч болохгүй шүү. Баян Иван алтсааж аваад ямааг нуугаад дүүдээ жирийн адилхан ямаа туун аваачиж өгчээ. Дүү минь гилaalай. Чи надад их тус боллоо. Ядуу Иван нөгөө ямааг нь боргоцоогоор тижээгээд саасан чинь сүүл гараад л аалтга байдаггүй гин. Ядуу Иван ахиндаа гүйн очвол ах нь хэн мэдэх вэ? Хിവэрэл байгаа. Ямрыг авсан тиймийг л буцааж өгсөн гэв. Ядуу Иван уйлсаар гэртээ буцав. Өглөө орой ээлжилсээр өдрөө хоног өнгөрсөөр хүүхдүүд нь идэх юм уйлнэх нь хахир хүйтэн өвөл болов. Харин Иванид атга чимэх гурилчгүй арвай будааны нэгч ширхэг байхгүй гэн аргаа барсан Иван ахиндаа очлоо. Хүүхдүүд идэх юм нэхэд уйлаад байна. Ах минь атга гурил өгөөч. Чамд өгөх гурил будаа талах алга. Өчигдөр чансан байцаатай шүл үүдний тавиур дээр байгаа. Түүнийг авбал ав. Ядуу Иван төмпөнтэй шүл аваад гэрийн зүг явлаа. Салхи шуурга эсгэрэн
Хүйтэн жавраа тас хийж төмпөнтэй шүлийг нь тас хөлтөөжээ. Ядуу Иван уурлан "Ах, жавтгаруулаан жавар. Чиний тоглоом миний хүүхдүүдэд шоглоон боллоо. Чамааг би олж дэггүйцний чинь хариуг заавал төлүүлнэ дээ" гэв. Тэгээд ядуу Иван жаврын ирэлд явв. Аглаг хөндийгөөр жавар давхив. Араас нь Иван дагав. Ойн гүн рүү орчихв. Огт алдахгүй мөрдөв. Жавар хүнхэр том хунгарын доогуур ороод хэвтгэхэд Иван ч бас дагаад орлоо. Жавар гайхан "Хэрэг зэрэг юу вэ?" гэж асуув. Төмпөнтэй шүл аваад явж байтал түүнийг минь чи хөлдөөчихлөө. Одоо би гэртээ яаж гар хоосон харих вэ? Шидэд бүтээлэг алтан сүд ямааг минь ах минь хуураад авчихсан. Чи миний шүлийг хөлдөөчихлөө. Өө, эрдөөл инүү? Энд тусд уутыг ав. Хоёулаа уутнаас гар. Гэхээр л хоёр хүн гараад ирнэ. Хоёулаа уутандаа ор. Гэхээр л эргээд орчихно гэж гэн. Иван доор гихч бүхэн талархаад гэрлүүгээ явжээ. Гэртээ ирээд уутаа гарган "Хоёул уутнаас гар" гэжээ. Энэ үгийг хэлмэгц уутнаас хоёр нарсан бороохон үсрэн гарч ирээд Иваныг нүдэн "Баян хүнд бүү итэг. Баян ахта бүү итэг. Бодолтой ухаантай бай" гэдэл байх юм гин. Иван арайхийн "Хоёулаа уутанд ор" гэж амжиж хашгирав. Хоёр бороохон уутанд орон чимээгүй боллоо. Орой болмогц баян ах нь гүйн ирж "Хаагуур яваад ирв? Юу олж ирв?" гэчгэн. "Жавринд очоод ирлээ. Тус дуут бэлэглэж байна. Хоёулаа уутнаас гар" гэхээр л уутнаас хоёр хүн гарч ирээд юу хүснэг чинь хийж өгнө гэж ядуу Иван хэлв. "Хөөхий ганц дүү минь, тэр уутаа надад нэг өдөр өгөөч. Байшингийн минь дээвэр нуурч хэмхэрсэн засаж залгах хүн олдохгүй байна." Баян Иван ах минь аваа. Баян Иван тус дуутыг гэртээ авчираад үүдээ дотроос төгжиж байгаад "Хоёулаа уутнаас гар" гэж хэлжээ. Тэгтэл уутнаас хоёр нарсан боройхоо үсрэн гарч Баян Иваныг балбаж нүдэн "Баян Иван, чи ядуу хүнийг бүү гомдоо бүү хур. Ядуу Иваны шидэд бүтээлэг алтан сүд ямааг одоохон аваачж өг гэдэл зогсооч өглөөгүй балбаж гин. Баян ядуу дүүрүүгээ гүйхэд хоёр борохооч араас нь хөөнүдэн "Дүү минь авраач. Амь насыг минь өршөөгөөч. Шидэд бүтээлэг алтан сүд ямааг чинь одоохон өгье" гэв. "Хоёулаа уутанд ор" гэж дүүн Иван хашгирлаа. Хоёр борохоо уутандаа орон нуугдав. Өгөхөө шахсан Баян Иван ядуу дүүдээ шидэд бүтээлэг алтан сүг ямаатай нь цуг өгөв. Ядуу Иван тэр цагаас хойш үр хүүхдийнхээ хамт инх амар сууж эсэн мэндэж аргажээ. 7 хүүхэд нь 7 буландаа суугаад тостой амтлаг будаага хээтэй өнгөтэй халбгаар тавтай тухтай иддэг гинлээ.